True GSM тохиолын системийн зааварчилгааг видео заавар хийж танилцуулъя. За энэхүү төхөөрөмж нь болохоор GSM галуулгын тохиол. За үндсэн арт талдаа SIM-ний оролттой. За жижиг on off гэсэн цагаан унтраах асаах товчтой гэсэн үг. Асааж унтраахтаа энэ товчон дээрээ одоо 5-6 секунд удаан дардаг гэсэн үг. Удаан дарсан тохиолдолд дэлгэц маань унтрна, мөн дэлгэц маань асна. За үндсэн тохиргоо нь одоо үндсэн нэгээс хүртэл кейбордтай. За дээш доош сонгох сум, мөн буцах, мөн окей. За энэ гурван зураас нь меню. За энэ үндсэн дэлгэцнээс доод сум дээр тайлсан сум дээр дарахлаар хамгаалтнаас салгах. System arming. Дээдлийн сум дээр дарахаар хамгаалтанд авах. За ийм хоёр. За меню рүүгээ за мөн кейбордноос удирдахаас гадна мөн удирдлагаараа System disarming. хамгаалтанд авч салгана гэсэн үг. System arming. За ямар нэг байдлаар түгшүүр аваад одоо утаа мэдэрсэн тохиолдолд кейбордноос гадна удирдлагаараа System arming. System disarming. за үндсэн тохиргоо нь за үндсэн функц рүү орч. За эхнийг нь контакт буюу энэ дээрээ зүү дараад орохлоор түгшүүрийн дохио авахд одоо хүлээн авах утасны дугааруудаа оруулдаг гэсэн үг. 8 дугаар нийт. За энэ дээр оруулахын тулд за 8-аас 1 гэж байна. Нэгээ сонгоод зүү дарчна. За энэ дээр нь одоо утасны хүлээн авах утасны дугаар 9 0 0 8 9 5 9. Тэгээд зүү дарчих юм бол энэ дугаар маань ингэ хадгалах гэж байгаа гэсэн үг. За энэ дугаар маань одоо ямар нэг байдлаар галын түгшүүр авсан тохиолдолд одоо энэ хадгалсан дугаар руу дуудлага болон мессеж нь очино. За эхний ээлжинд дуудлага нь очино. За дуудлага нь мессеж нь очино. Мессеж очсны дараа за нэг 5-6 секундын дараа дуудлага нь очино. Хамгийн гол нь тухайн газар одоо хийсэн SIM-ний одоо өргөн телефоны сүлжээ ерэн сайн байх хэрэгтэй шүү. За энэ дээр гих мэтлэн ингэ оруулчихна. За өөрчлөх шаардлагатай бол edit хийгээд орчихно гэсэн үг. Ингээд 3-6-аараа хасна. 9. За энэ дээр call болон SMS нь чеклсэн байгаа учраас дуудлага болон мессеж хүлээж авна гэсэн үг. За хоёр дахь дээр мөн адил ингээд нэмчихнэ гэсэн үг. За энэс гарчээ. За доод сумаа дараад сенсор. За ремот удирдлага буюу одоо удирдлага. За энэ дээр 101 дээр 2 piece буюу одоо энэ хоёр удирдлага сандсан байгаа гэсэн үг. За сенсор. За энэ сенсор дээр за энэ өөрийнх нь хөдөлгөөн мэдрэгч болон хаалганы контакт нь хадгалагдсан байдаг. За 101 болон 102 дээр буурглаг буюу хулгайн тохиол дээр 1-2 хадгалсан гэсэн үг. За энэ дээр утаа мэдрэгчээ хадгалахын тулд одоо мөн дээд доод сумаараа дараад тухайн зон дээрээ окей Add 0 3 zone. утаа мэдрэгчүүдээ нэмээд явууч. Нэмсэн тохиолдолд одоо энэ sensor edit буюу 0 нь нэмсэн тохиолдолд 1 2 3 4 гэх мэтлэн нэмэгдээ явчихна. За хулгайн тохиол буюу утаа мэдрэгч нэмсэн тохиолдолд энэ доош цумаа дараад энэ stand-ыг нь одоо emergency буюу 4 дээр нь дараад 4. түгшүүрийн яаралтай гэдгийг сонгож байна. Мөн бурглер буюу хулгайг нь энэ дээр 2 дээр нь fire гэсэн байгаа. Энийг fire-ийн дарчна. За ингээд хадгалчихнаа гэсэн үг. За 103 дээр утаа мэдрэгч нэмсэн тохиолдолд одоо 1 2 3 4 5 6 гэх мэтлэн нэмэгдээ явчихна гэсэн үг. За ингээд зоноо нэмчихэж байгаа. За энэ рекорд дээр нь нэгээ дараад рекорд хийчихнэ гэсэн үг. За рекордод дарахлаар одоо жишээлбэл түгшүүр авсан тохиолдолд таны гар утсуур чинь дуудлага ирсэн тохиолдолд одоо энэ дээр voice хадгалчихна гэсэн үг.
анхаараарай галгарч ишүү яаралтай төгшүүрийн тохио илгээж ишүү гэх мэтлэн бичлэгээ хадгалж болно гэсэн үг. Нэг дээрээ дараад. За энийг стоп нэг дээрээ дараа хадгалчихна гэсэн үг. За энэ яадаг вэ гэхээр одоо энэ контакт дотор дугаар хадгалсан тэр дугаар руу төгшүүр авсан тохиолдолд одоо шууд гар утсан чинь дуудлага ирээд өөрөө чинь хоолоогоор одоо анхаараарай галгарч ишүү яаралтай анхаарна уу гэсэн тийм утгатай одоо хадгалсан voice чинь өөдөөс чинь хэлнэ гэсэн үг. За систем call за Wi-Fi буюу тухайн газрынхаа Wi-Fi-д холбоод одоо туяа апаар харж болдог байгаа. За тэгхийн тулд нэг дээр дарна уу гэд одоо тухайн газрынхаа Wi-Fi юу өдрөө Wi-Fi-да тэгээд өөрөө 4G юм уу тухайн газрынхаа Wi-Fi-д гар утсаа холбож байгаад туяа апаар буюу одоо энэ хайрцан дээрх логотой туяа апаар хараад мөн аппликейшнээр хянах боломжтой. За өөрчн ирсэн дуудлага төгшүүрийг за мөн энэ more буюу энэ alarm log гэдэг рүү ороод одоо history-г харж болдог гэсэн үг. Alarm disarm болж гэнэ үү? За одоо шил энэ дээр он сараараа ингээ гараад ирдэг гэсэн үг. SIM хийчихлээр энэ он сар чинь өөр автоматар тохирогдчихно. За мөн setting руу ороод delay буюу хугацааг тааруулж өгнө гэсэн. Одоо хулгайн тохиолдолд ашиглаж байгаа үед delay дээр нь 0-200 одоо энэ жишээлбэл arm delay буюу төгшүүр авснаас хойш дуурах одоо хөдөлгөөн мэдрэх юм уу эсвэл одоо утаа мэдрэх ч юм уу хаалганы контакт мэдэрснээс хойш төгшүүр авах хугацааг энэ дээр нь тавиад өгдөг гэсэн үг. Энэ доотлих дээр нь болохоор хүн одоо албан байгууллага офис гэртээ гаднаас орж ирээд удирдлаггүй зөвхөн энэ төхөөрөмжн дээр ирж хамгаалтнаас авч салгах юм уу эсвэл одоо удирдлагаараа орж ирэх үед хөдөлгөөн мэдэрснээс хойш тэдэн секундын дараа дуурнаа гэсэн тохиолдлыг энэ дээр нь хийгдэх байх гэсэн үг. За автоаларм буюу хамгаалалт галын тохиолдолд одоо хулгайн тохиолдолд ашигласан үед энэ дээр нь цагийн тохиолдлыг нэгдвэждэг гэсэн үг. Одоо жишээлбэл оройны 10 цагаас хамгаалтанд аваад оройн өглөөний 7 цаг ч юм уу 6 цаг ч юм уу хамгаалтаа буулгана гэдгийг нь автоматар хийгдвэждэг гэсэн үг. Хулгайн тохиолдолд ашиглах үед энэ дээр ингээд он сар өдрийг нь сонгоод энэ дээр нь цагийн сонгоод 10 минут 10 минут гэдгийг сонгоод өчтдөг гэсэн үг. За date volume basic tone screen saver language security буюу за одоо энэ нь user password буюу одоо энэ төхөөрөмжөө бас түгжиж болдог байхад дэлгэцэн. Тэгсэн тохиолдолд user password 1 2 3 4 гээд одоо жишээл энийг сонгохын тулд сонгож жагаад энэ 3 зураас дээр дарахлаар on болчихдог гэсэн үг гэдэг. За admin password буюу 1-ээс 6 хүртэлх нь одоо энэ төхөөрөмжөө одоо зайнаас буюу дуудлагаар хамгаалтанд авч болон салгах үед 1 2 3 4 5 6 гэсэн кодыг ашигладаг байгаа. За тэгхийн тулд одоо энэ төхөөрөмжд ийсэн SIM рүүгээ шууд дуудлага хийн. Дуудлага хийнгүүт одоо өдөөс чинь пассвортаа хийнэ үү гэсэн команд хэлдэг байгаа. Тэгэнгүүт 1 2 3 4 5 6 гэд одоо код тоогоо оруулаад өгөнгүүт команд ч хүлээж аваад араас нь 0 буюу хамгаалтнаас салгах 1 буюу хамгаалтанд авах гэсэн команд авах гэсэн үг. За мөн SMS replay буюу одоо хамгаалтанд авч салгаж байгаа мессеж ирдэг. За энэ дээр alarm SM, disarm. За энийг чеклсэн тохиолдолд alarm авах үед мессеж ирнэ, disarm авах үед мессеж ирнэ гэсэн үг. За энийг ингээд зөв дараа хадгалчихна гэсэн үг. За ерөнхийдөө нэг иймэрхүү тохиргоотой. За дуудлага нь болохоор төгшүүр авсан тохиолдолд эхлээ мессеж ирнэ эхний дугаарт, дараа нь дуудлага нэрнэ, дуудлага эрэхтэй за нэг 6-аас 7 секунд за сүлжээ хэр байгаагаас бас хамаардаг байгаа шүү. Бас 6-аас 7 секунд болж байгаа мэд дуудлага нэрдэг.
Дуудлага нь эхний дугаарт 3 бүтэн дуудлага гэдэг гэсэн үг. Аваагүй одоо эхний дуудлага дуудсан тохиолдолд одоо хүлээн авахч нь аваагүй тохиолдолд 3 бүтэн дуудлага хийгээд авахгүй тохиолдолд 2 дахь дугаар руу дуудлага хийгээд явчихдаг гэсэн үг. Дараалал хийгддэг гэсэн үг. За мөн энэ гарын амлалт нь 16 дугаар хуудсан дээр SMS команд гэж байдаг. За энэ команд нь болохоор хамгаалтанд авд салгах гэсэн үг. За энэ дээр 1-ээс 6 хүртэл админ пассворд ч нороо явж байгаа гэсэн үг. За энэ пассвортыг хийгээд араас нь одоо энэ дээр 1 2 3 4 5 6 гэчээд 0 гэсэн мессеж илгээх юм бол disarm. 1 2 3 4 5 6 гэчээд 1 гэсэн мессеж илгээх юм бол arm буюу хамгаалтанд авна гэсэн. За энэ дээр дугаар за дуудлага за жишээлбэл энэ дээр хадгалсан дугаарыг устгах мөн дугаарыг шалгах за дугаар нэмэх гэх мэтлэн юм командууд байгаа мессежер